Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн видеогоор бид нэр Word програм дээр босоо хуудаснууд дунд нэг хөндлөн хуудас оруулж ирэх. За эсвэл хөндлөн хуудаснууд дунд босоо хуудас оруулж ирэх. Хоёр кейсийг бол тайлбарлаж өгнө гэж. За тэгэхээр ийм шаардлага юунаас болж үүсдэг вэ гэхээр оюутан байхдаа магадгүй танилцах дадлагын дайлан бичих, курсын ажил бичих, үйлдвэрлэлийн дадлагын дайлан бичиж хамгаалах. Мөн дээрээс нь бакалаврын төгсөлтийн ажил, магистрийн төгсөлтийн ажил, докторийн төгсөлтийн ажил гэх мэт эрдмийн ажлуудад бид энэ Word програмыг ашигладаг гэж. Тэгээд тухайн тайлан болон судалгааны ажил хийж байхад босоо хуудаснууд дунд тодорхой нэг хуудастай 1-2 хуудас ч юм уу хөндлөн хуудас ороод ирэх тохиолдлууд бол байдаг. Тухайн датаны мэдээллээс хамаарч. За тэгэхээр энд харагдаж байгаа босоо нийт 13 хуудас босоо материал дээр 3 дахь хуудсыг бид нэр хөндлөн болгоё гэж. 3 дахь хуудсыг. Бусад бүх хуудас нь босоогоор байна гэж үзэх юм бол бид нэр 3-ын өмнөх буюу 2 дахь хуудасныхаа хамгийн төгсгөлд очиод курсороо байрлуулж байгаад layout хийснийхаа breaks next page дарна. Тэгэхээр курсор маань 3 дахь хуудасны ихэнд очиж байгаа. Үүний дараа бид нэр page setup дээрээ дараад хөндлөн болгож байна. Ингээд окей дарахаар хуудас 3-аас эхлээд хойшоогоо бүгд хөндлөн болчихж байгаа. Гэхдээ бидний зорилго чинь зөвхөн хуудас 3-ыг хөндлөн болгох ёстой учраас 3 дахь хуудасныхаа төгсгөлд курсор аваачиж байгаад яг саяны үйлдэлээ ерөөдөө бол давтна. Өөрөөр хэлэх юм бол layout хийснийхаа breaks гэж дарж ороод next page-ээр дарахаар 4 дахь хуудасны ихэнд бидний курсор байрлаж байгаа. Тэгээд page setup дээрээ дараад босоо олгочихно хуудсыг. Ингээд окей дарчих юм бол бидний 13 хуудас тухайн тайлан болон судалгааны ажил дээр зөвхөн 3 дугаар хуудас хөндлөн боллоо гэсэн үг. Бусад 12 хуудас маань ингээд босоогоор байгаа. Үүнтэй яг адилханаар бид нэр хөндлөн хуудсууд байгаа бол дунд нь яаж босоо хуудсыг оруулж ирэх вэ гэдэг зүйлийг бол харъя. Аргачлал нь яг адилхан. Нийт 15 хуудас материал байгаа юм байна. Тэгэхээр бид нэр ингээ 2-3 дахь хуудсыг босоо болгоод бусад 13 хуудас нь хөндлөнгөөрөө байна гэж тооцъё. Тэгвэл 1-р хуудасныхаа 2-3-ыг бид нэр босоо гэсэн шүү дээ. Тэгэхээр босоо болгох хуудсынхаа өмнөх хуудасны төгсгөлд буюу 1-р хуудасны төгсгөлд курсор аваачиж байгаад layout хийснийхаа breaks next page-ээр дарахаар 2-р хуудасны ихэнд курсор байрлаж байгаа. Эндээс үйлдэлээ хийн тийм ээ. Page setup дээрээ дараад хуудасаа босоо болгоод окей дарчихна. Гэхдээ бидний зорилго чинь 2-3 дахь хуудсыг босоо болгох ёстой учраас 4 дахь хуудасаас хөндлөн болгоно. Тэгэхээр 4 дахьөөс хөндлөн болгоно гэдэг чинь 3 дахь хуудасны төгсгөлд курсороо аваачиж байгаад нөгөө үйлдэлээ хийнэ гэсэн үг. Breaks next page. Тэгэхээр 4 дахь хуудасны ихэнд бидний курсор байрлаж байгаа. Эндээс page setup дээрээ дараад хуудасаа хөндлөн болгож байна. Ингэх юм бол бид нэр 15 хуудасны 2-3 дахь хуудас маань босоо бусд нь хөндлөн болж харагдаж байна гэсэн үг. Ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Тодорхой хэмжээний мэдлэг өгсөн байхаа гэж найдаж байна.